Миний охин ч одоо ингээ ажил хийж сураагүй хоол ундандаа ч гэсэн ер нь таарах аав ээжтэй эрхлээд өссөн юм чинь одоо ингээд хүнтэй суугаад хатам аав ээжтэйгээ уулзах юм бол баг өдөртөө л хөөгд чинь өө чи зөвхөн нь гайгүй охин байсан биз дээ. Би чи чамайг бүр хэлээ хаад чи яриад юм хүнтэй юм хийж чадахгүй бүр амар их юм болоо хөхтэйсэн болоо гэж бодсон шүү дээ. Гэл. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Мухатрын Намана гэдэг. Би Монгол Улсын боловсролын их сургуульд английн агшаар одоо төгсөх курсын оюутан бодлоос оролцож байгаа тийм юм байна. Би болохоор нөгөө нэг багасаа амар нээлттэй хөхтэйсэн хүнтэй яг ингээд хуллаа тарцуул ингээд баг тэр хүнийг ингээд залхахтал нь хажууд нь юм ирчдэг. Тэгээ тийм байж байгаад ер нь тийм хүнтэй харилцдаг мэргэжилтэй болъё гэж бодож байгаад 12 дугаар анги хүртлээр баг нөгөө нэг радио телевизийн нэвтрүүлэгч болно гэж боддог гэсэн. Тэгсэн чинь манай аав ээж хоёр болохоор хүнтэй харилцдаг мэргэжил дотроос ер нь багш гэдэг мэргэжил айгуу гоё юм шүүгээ. Тэгээд ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ ярилцж байгаа л мэргэжлээ сонгочихсон. Манай аав ээж хоёр болохоор яг Дунд Хов аймгийнх гэж явдیں۔ Тэгээд ламайг бүр төрхөөс 4-5 жилийн өмнө хотод ирээ суурьсан. Тэгээд яг нөгөө би өөрөө хотод өсч төрөөд яатсан болохоор би нөө харьяалан Дунд Говийн хэрнээ яг өөрийгөө болохоор яг унгаа хотыг л гэж боддоо шүү дээ. Би дээрээ нэг ахтай доороо нэг эрэгтэйдээ яг айлын дунд тэрний ганц охин нь. Тэгээд багаас ер нь яг юм аавдаа эрхэлж өссөн. Гэтэ өрхэлсэн ч гэсэн айгүй зөв эрхэлж өссөн. Хотын гэсэн өдөөнөд их нэвтрүүлэгт орж ирсэн тий. Тэгээд анх ер нь яаж тийм нэвтрүүлэгт орохоор болсон бэ? Анх болохоор би юусоо мэддэггүй байжгаад өвлийн амралт эхэлсэн гэртээ байжсан чинь манай нэг ихч маань нэг юм нэвтрүүлэг байд юм а чи анкетын бөглөөд явуулчих гээд. Тэгээ би зүгээр ингээд юу ч удаагүй зүгээр анкетын бөглөөл явуулсан байсан чаа гинт над руу холбогдоод ингээд хөдөө явахаар ингээд чи сонгогдсон байна ирээд уулзч болох уу гэд. Тэгээл яг очиж уулзаал. Тэгээд өнгөрсөн жилийн нэг 2 сарын дундуур яг зураг авалтаар хөдөө явж ирсэн. Эхний өдрөө бол нилээн амар сандарч исэн. Тэгээд нөгөө нэг хөдөө бас нэг амар очиод идэх болохоор нэг зарим мэдгүй зүйл мөл гарч ирэнгүүт нэг жоох ингээл тэгээ нөгөө ямар ч нөгөө камертай тэгж харцж үзээгүй. Тэнгүүд баахан камер ингээл үүдээс байнга ингээл бичээл явж байгаа болохоор дээдээс нөгөө хамт оролцож исэн залуугаа бүр ерөөсөө танихгүй байжгаад шууд тэр өдрөө очиод шууд танилцж байгаа болохоор нэг ингээ имиж аагаал байжсэн. Тэгээд би нөгөө нэг хүмүүс дунд орчхороо амар өөрийгөө илэрхийлээд чөлөөтэй болохоор амар тийм тухтай болцдог болохоор тэгэл 2 дахь өдрөөс бол тэгэл нөө өсөж ихний дундаа ороод тэгэл нөө баг нөгөө идтэй нэг нөгөө ирж бол нэг юм божигнуулж байгаа л хэлэрсэн дээ. Тэгээд ер нь нэвтрүүлэгт орохын өмнө ингээд би ингээ яана гэж бодсон чи аав надад хэлэхдээ чи зүгээр очиод өөрийнхөө байж байгаа хүн өөрийнхөө байхаараа илүү гоё харагддгийг ингээд тэгж хэлжсэн. Тэгэл би нэвтрүүлэгт очиод юу ч удаагүй байж байгаа л тэгэл ингээ нөгөө нэг мэдээж тэр чинээс нэг зарим хэсгэрээ болзооны талаар юм явж байгаа л тэгээд нэг яриа өгж байгаа л редактор их ч надаас асуулт цугаа явж байгаад тэгээ би ингээд угаасаа л нөгөө манай аав намайг нэг дунд анги тахад нэг манай энэ нэг юм өстэй ажил хийж сураагүй надаа эхлээд өссөн одоо ингээд найз залуутай болоод хадам аав ээж дээр очих юм бол өдөртөө л гологдчихэн дөө. Тэгээ шиг чөөсөө хөөгтөн тодорхой юм чинь тэгэл чонд би машин аваад өгчээ дээж машиндаа уйлаад иржээ гэл ер нь жоохон тийм тоглоомоор намайг ер нь нэлээд тэгж хэлдэг гэсэн. Тэгээ би тэрийг юм бодохгүй хэлсэн чинь тэр үедээ бүр амар Facebook, Instagram-аар яваал. Тэгээ нөгөө настай их намайг амар загнаал. Энэ юм өдөө том болчоо юугаа чи цараагүй аавдаа эрхэлж өссөн гэл. Тэгээ би чинь сэтгэлээ сонсоод уйлгай сонирн болол нөгөө өмнө ерөөсөө тийм зүйлд өртөж үзээгүй болохоор тэгэл аав бас намайг нөгөө нэг юмнаас авахыг аваад хаяхын хаяад чамд зөндөө олон гоё сэтгэл битсэн хүмүүс амч тэрийг уншаад тэгчүүлэр нь зүгээр штэ гэл. Тэгээд нэг юм арайгаагүй тайвширсан. Манай аав ер нь бол яг тийм ер нь л амар өглөө хүн ингээд гэрт хамт байж ангууд барыг нөгөө тоглоомчгүй 24 цагийн 24-д ингээд лекц тавиад сууж идэг. Тэгээд багаас маань ерөнхийдөө ингээд хүнтэй найз нөхөрсөн ч гэсэн тэгэл ингээд одоо том болоод ирэнгүүт хүнтэй үерхэд ирэнгүүт ингээд дандаа ингээд зөвлөгөө хийсэл одоо юу хэмээн нэг жоохон нэг тийм ширүүн маягаар ингээд за ч одоо нөхөр минь ингэ шүү тэгээ шүү гэл амар их надтай ярилцдаг. Тэгээд ингээл хамт ингээл машин дээр сууцсан ингээл зүгээр явж байгаа гот гинт ингээл аваар бодол болцсон ингээл орж ирэнгүүтээ чи одоо ер нь яа шүү ингээ хүнтэй үргэлж найз нөхөрших юм бол ингээ хүний өнгө зүс царай зүс ч юм уу эсвэл ингээд эд хөрөнгөтэй хан ерөөсөө хамаахгүй ингээ сэтгэл сайтай хүн чанартай
тийм үнтэй л ер нь нөхөрлөх ёстой шүү, найзлах ёстой шүү л гэж ер нь нэлийн зөвлөдөг. Гэтэ ер нь манай ааваас баг хүмүүс ингээд цаг аваад лекц дээр уншуулаад баг мэрэгжлийн ярих хэмжээний ер нь амар тэгж зөвлөгөө өгдөг хүн. Өнгөрсөн жил яг нэвтрүүлэг гарсны дараа л яг ингээд хоол идэхгээл сууж ангууд ингээд хүмүүс ингээд нөгөө нэг юм ажлын цагаараа ингээд нэг цайны цагаараа ингээд уцаа гүйлж хардсан шүү дээ. Тэгэл ингээл ингэснээ ингээс нэг харснаа метро ингээл нэг харангууд би ингээ юмаш тавиад чадахгүй ингээл яана одоо намайг гэл. Тэгээ саяхан бас би нэг сургуулийнхаа зураг авалтанд оролцоо байжсэн чи хүүхдүүд нь өө чи зөвхөн нь гайгүй охин байсан биз дээ. Би чи чамайг бүр хилээ хаад чи яриад юм хүнтэй юм хийж чадахгүй бүр амар их юм балаа хүүхдээс юм болоо гэж бодсон шүү дээ. Гэл. Тэгж мэгэл. Тэгээ ер нь нэвтрүүлгийн гитаас нөгөө нэг хүнд хүрж байгаа хүрээнд нөгөө нэг 40-оос дээш насныхан ч юм уу тийм байдаг болохоор ингээд ер нь юм настай ч юм уу нэг 40 нэм хүмүүс л яг ингээд нэг ингээд уц муцааг үүлж байгаа эсвэл нөгөө нэг автобусанд явж байхдаа ингээд гинт за зэнийг хаана харлаа гэж ааш ингээд амар огцон марангууд тэгэл за нөгөө аавын машин авч өгдгийг л хараад байх шиг байна гэж бодож идэж шүү дээ. Аав машин авч өгөөгүй. Гэтэ нэг ягаан чандам авч өгсөн байгаа гэж. Одохгүй надад авч өгөх аа гэдэг. Манай аав ээж хоёр нөгөө аюу тийм илгэмсэг тэгээ манайхаас нэг ингээ хамаатны хүмүүс ч тэр найзууд нь ч тэр ерөөсөө хүн тасрахгүй байнга ирж идэг. Тэгээ нөгөө нэг хамт оролцсон залуу маань хотод ирсэн байна гээл тэгжсэн хотод ирсэн байна гэж холбогдоод тэгээ байжсэн чинь манай аав хоёр өө чи ингээ хөдөө 2-3 хоног гэрт нь очиод ингээд дайлуул цайлуулаад ингээд очичоод ирсэн юм чинь нөгөө хамт оролцсон залуугаа ингээд гэртээ дуудаад ингээд цай уулгаа ингээд бид гоё хоолунд бэлдээгээд тэгээд бүр манайд ирээд хамт оролцогчоор танилцаал. Тэгээд тэрний дараас 101 спешиал дугаар гэж ингээд өмнөх дугааруудын хүүхдүүдийн яана нөгөө залуучууд эмэгтэйчүүдтэй нийлээд юу спешиал дугаар хийгээд тэр үеэрээ бас холбогдсон. Нэвтрүүлэг гэдэг талаас нь харсан байсан болохоор яг ингээд итгээд тэгээ намайгаас ямар ийм хүмүүжлэр ямар хүүхд хэлээ гэдэг юу аавын чөлөөс хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. Тийм болохоор өө за тэгээ чи өөрөө ингээ ормоор санагдчихвэл явчаад ирэхгүй юу доо гэж тэгжсэн. Тэгэхээс бүр амар тийм эсэргүүцэн зүйл бол байгаагүй. Яг нэвтрүүлэг гэдгээ бүр яг нэг тийм ойлгоцол лсэн байх гэж бодсон. Би ч одоо найз залуутай болцсон. Тэгээд найз залуутайгаа хамт амьдарч байгаа. Тэгээд манай тэгээ нөгөө нэг найз залуутай болсны дараа нилийн хүмүүс над руу нөгөө бас жоохон дайрж орж ирсэн нөгөө нэвтрүүлэг үздэг хүмүүс нь өө чи ингээд хөдөөний залуутаас авах хөдөө амьдрахгүй байсан бол яах гэж ордیں۔ Ингээд шал хэрэггүй худлаа охин байсан байна гэж хэлэгдэх байхгүй. Тэгээ манай найз залуу болохоор өөрөө яг унган хөдөө өсөж төрсөн. Тэгээ 10 жилийн хүртэл хөдөө байсан. Тэгээ дээд боловсрол эзэмших гэж яг хотод орж ирсэн. Тэгээ бит хоёр амралтын өдрөөрөө тэгээ ингээд 102-3 сарда дандаа ингээд хөдөө ингээд сүлжээгүй яг ячдаг байгаад би бас ингээд хөдөө аж ахуйтай амар юм ер нь юм хөдөөний амьдралыг аягүй сайн суралцаад явж байгаа. Тийм болохоор тэгээд намайг амар загнаад исэн. Уул нь би тэгээ адилхан л хөдөөний залуутай ингээд үерхээ явж байгаа штэ гэж хэлмээр байгаа. Тэгээ аавын хувьд гэх юм бол яг нөгөө хүн чанартай, яг халамжтай, яг чамд хайртай, сэтгэлтэй хүнтэй суугаарай л гэж хэлжсэн. Тэгээ тэрний дагуу манай найз л бол одоо ингээд баг газар гიშгүүлэхгүй эхлүүлнэ гэдэг шиг л аавын хараас ингээд нөхрийн хайрлуу шилжсэн хүний нүдний галзуу хэзэж буудгүй. Тэр шиг л би тэгэл аавдаа 21 жил эрхэлж байгаа л тэгэл ингээд манай аав ингээд залгамж халаагаа манай найз залууд өгсөн байх л гэж бодсон. Би өөрөө яг тийм багын явдлаа нэг сандгүй. Тэгээ манай хамаатны хүмүүс ах эгчнэр болохоор ингээд намайг харцаал ингээд энэ өстэй зөв амар муухай ирэх байсан. Аавдаа ирэхлээр баг аавынхаа үр дээрээс салдаг хөхтэйсэн гэж ярьдیں۔ Тэгээд дундаа ингаасаа ер нь яг ингээд арай гайгүй эрхлэх нь арай гайгүй болсон. Яа тэгэл нөө доороо дүүтэй болоод. Тэгээ би нэг хэсэгээс дүүгээ төрсөн. Дүүтэй болсон гэдэгтээ итгэхгүй. Тэгээ 7-8 дугаар ангидаа ингээд барыг үлгийтэй дүүтэйгээ барьцаал аавд эрхлээ тэгээд үждэг. Мэдээж ингээд нөгөө нэг хүн муухай үг сонсоод уншчихаар ингээд сэтгэл санаа тавгүй болдсон шүү дээ. Гэтэ нөгөө нэг юу гэх юм. Би ингээд хүний үгээр амьдрах юм бол дараа нь яг ингээд амьдралаа эргээ харах юм бол яг тийм амьдрал юм шиг санагдахгүй л ах гэж бодсон. Яг өөрийнхөө бодлороо өөрийнхөө ингээд тархиндаа болон зүрхэндээ итгээд шийдвэр гаргачвал дараа нь
амьдралдаа харамсахгүй байх гэж бодсон. Гэтэ тухайн үедээ ингээл нэг хэсэг хүмүүс ингээл хараад ч юм уу, уралдаг ч юм уу тэгээ орж ирлээ гэж бодоход ингээд сэтгэл санаагаар унтж байгаа ч гэсэн дараа нь бодохоор нөгөө сонголтондоо харамсахгүй байгаа болохоор тэгээл за тэр хүмүүс одоо намайг юуг нь мэдгэвдээ би өөрөө л яг юм зөв хүмүүжлэлтэй яг зөв амьдарч байвал тэгэл болоо л гэж бодсон. Чөлөөт цагаараа ерөнхийдөө одоо хөвшил найзуулаад байгаа л ингээл нөгөө нэг би чинь ерөөсөө үерхгүй явж байгаа л яг анхны ингээд яг доктортой үргэлж байгаа болохоор яг тийм ингээл найзуулаад байгаа л хам цагийг өнгөрөөгөл гэтээ бас айгүй тийм хөдөө явах дуртай болсон мөлий. Одоо нэг ингээл нэг амралт болчихвол гис хөдөө явах гэсэн л гэж бодогдоо та. Одоо энэ хавар их сургуулийн амжилттай төгсөх гэсэн бүр яг нэг юм том зорилготой л тэрнийхээ дагуу тэгээ одоо бас нөө судалгааны ажил хийгээл нэг тиймэрхүү байдалтай л явж байгаа.